Тогтвортой хөгжил түншлэл төсөл Орхон аймагт хэрэгжснээр тогтвортой хөгжил дэвшлийн төлөө нийгмийн бүлгүүдийн бүтээж оролцооны шинэ хандлагыг тодорхойлон төрийн байгууллага аж ахуй нэгж хамтран ажиллаж иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад бодиттой хувь нэмэр оруулах зорилготой ажиллах юм а. Цаашлаа төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргалт хэрэгжүүлэлтэнд салбар бүрийн бүтээлч санал санаачлагыг дэмждэг иргэдийн эрх ашиг хамгаалж чаддаг байх алсын хараатай байх юм а. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс ирж одоо нэг чадварчуулах юм одоо уулз зөвлөгөө хийж байна. За энэ одоо хамгийн гол зорилго нь бол Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 одоо энэ бодлогын хүрээнд манай Орхон аймагч гэсэн бас одоо 2019 он гарч Орхон аймгийн ногоон тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2025 хүртэл одоо ажиллах юм хэтийн зорилттой баталсан байгаа. За энэ одоо хүрээнд бусад аймагуудад одоо жишээ болгон бас төрүүлээд одоо ажиллаад эхэлсэн нэг юм сайн туршлага бол энэ тогтвортой хөгжлөл түншлэл одоо хөгжлийн зөвлөл байгуулж ажиллаж байгаа юм туршлагыг одоогийн байдлаар бол Сэлэнг, Баян-Хонгор, Дорнод, Өмнөг гэх мэтлэнгээр 5 аймаг байгуулагдсан байдаг юм байна. Тэгэхээр манай Орхон аймаг бол өнөөдөр одоо Орхон аймгийнхаа хурлын одоо байгууллагын төлөөлөл мөн одоо төрийн байгууллагууд за дээр нь бол иргэний нийгмийн байгууллагуудынхаа оролцоог хангасан ийм одоо тогтвортой хөгжлийн түншлийн зөвлөлөө одоо байгуулах зорилгоор өнөөдөр бас энэ одоо уулз зөвлөгөөнийг хийж байгаа юм онцлогтой байгаамаа. Тэгэхээр Орхон аймгийнхаа нийт иргэдэд одоо нэг чухал одоо мэдээллийг бол заавал хүргэх ёстой байгаа. Яагаад гэвэл тогтвортой хөгжихийн тулд иргэн бүрийн оролцоо тэр тусмаа энэ одоо Орхон аймгаа хөгжүүлэх, Монгол улсаа хөгжүүлэх энэ одоо үзэл баримтлал тухайн иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцдог, иргэд өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлдэг, тэрийг нь төр засгийн байгууллагууд болон хурлын байгууллагууд дэмжиж хамтын одоо удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг. Ингэж чадвал бид Орхон аймгийнхаа ногоон тогтвортой хөгжлийн одоо хэтийн зорилтыг одоо богино хугацаанд бас одоо амжилттай хэрэгжүүлэх юм боломж бүрдэнэ. Тэгээ манай одоо аймгийн энэ ногоон тогтвортой хөгжлийн бодлого бол дотроо 4 үндсэн чиглэлтэй байдаг. Энэ нь бол нийгмийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, засаглалын тогтвортой хөгжил, эдийн засгийн тогтвортой хөгжил гэсэн ийм 4 чиглэл байна. Өнөөдөр Орхон аймагт манай төслийн багийнхан ирж ажиллаж байгаа гол зорилго бол манай төслийн хэрэгжүүлдэг тогтвортой хөгжил түншлэлийн зөвлөлийг одоо Орхон аймагт байгуулах ийм анхны оролцогч талуудтайгаа хийх уулзалт зөвлөгөөнийг хийгээд явж байна. За тогтвортой хөгжил түншлэлийн зөвлөл маань ямар утга холбогдолтой гэвэл төр хувийн хэвшил хамтын ажиллагааг тулгуурласан одоо хамтын ажиллагааны нэг хэлбэр байгаа. Энд бол тухайн орон нутгийн эдийн засгийн өсөлт хөгжил төлөвлөлтөнд одоо тодорхой эдийн засгийг үүрэг оролцдог юм оролцогч талууд байгаа. Энд болохоор аймгийн засаг захиргааны агентлаг байгууллагууд мөн иргэний нийгмийн байгууллагууд одоо 3 дугаарт нь болохоор манай баялагийг гол бүтээдэг жижигэн үйлдвэрлэгчид одоо 4 дугаарт нь томоохон аж ахуй нэгж байгууллага үүнд бол уулуурхайн компаниуд бусад байгууллагууд орно. Энэ 4 оролцогч талын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжил түншлийн зөвлөлийг байгуулад хоорондоо ярилцаа зөвлөөд аймгийн орон нутгийнхаа эдийн засгийн бодлого төлөвлөлтийг гаргая, асуудал байвар хэлэлцээ, тодорхой шийдвэр гаргая гэсэн ийм зорилготой энэ түншлийн зөвлөл байгаамаа. За Орхон аймгийн маань засаг дарга батлалт дарга 2019 оны 4-р сард болсон эдийн засгийн чуулга дээр манай GIZ-ийн Германы олон улсын хамтын байгууллагын манай этис хөтөлбөрийн захирал оролцсон мөн манай хамтрагч гол үндэсний хөгжлийн газрын хамт оролцсон байгаа. Энэ дээр бол манай байгууллагатай хамтарч ажиллая гэсэн санал тавьсны үндсэн дээр бид нар эхний уулзалтны дараа одоо 2 дахь уулзалтыг хийж байна. Засаг даргын 5-ын газар болон иргэдийн төрөлхтний хурлаар бол хамтын ажиллагааг бол бүрэн дэмжсэн байгаа. Зөвлөлийн үйл ажиллагааны нээлттэй ил тоодох хамтын ажиллагаа харилцан хяналтын тогтолцоонд тулгуурлах бөгөөд төр иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, томоохон аж ахуй нэгжийн түншлэлийн тэгш оролцоог ханган ажиллана.